Сайн байцгаана уу? За та нар одоо өнөөдрийн миний ярих хэрэг дээр гарч байгаа хохирогч эрэгтэйн зургийг хараад танил санагдаж магадгүй сүүлийн үед одоо сошиал платформуд дээр энэ хэргийн талаар янз бүрийн зураг бичлэг хүмүүсийн одоо нийтлэл бол их харагдаж байгаа. За би ч бас муу адил одоо сонирхоод энэ хэргийн талаар багахан судалсан зүйлээ ярьж өгөө. За энэ хэрэг бол 2026 оны 2 сард Валентины баярын маргааш буюу 2 сарын 15-нд гарсан хэрэг байгаа. Одоогоос сар гаруйхан хугацааны өмнө гарсан хэрэг учраас бүх нарийн зүйлс нь бол ил болоогүй. Дандаа таамаг төдий зүйлс яригдж байгаа. За гэхдээ надад их сонирхолтой санагдсан. За учир нь юу вэ гэвэл одоо хүн болгон л одоо Facebook, Instagram дээр ялангуяа гадаадад аялах, зугаалах, өдөр тутамд хийж байгаа зүйлсийнхаа зураг бичлэгийг тухайн цаг мөчтөө яг хаанаага юу болж байгаа талаар сошиал сүлжээн дээр хамаагүй нийтэлдэг. Эннээсээ болоод яг одоо гэмт хэрэгтнүүдийн олз болоод хохирсон залуу байгаа. Тухайн залуу бол яг өөрийнхөө Facebook, Instagram хаяг дээр бол эдгээр мэдээллээ оруулаагүй, харин түүний найз бүсгүй Эва гэх эмэгтэй гоо сайхан загварын инфлюенсер моделийн ажил хийдэг байсан. Instagram дээр 200,000 гаруй дагагчтай сошиал сүлжээндээ ерөөс амьдралынхаа хорон мөч бүрийг нээлттэй дэлгэрэнгүй хуваалцдаг эмэгтэй байгаа. За ингээд тэр хоёр бол найзуудынхаа хамтаар байлид амархаар очсон. Харамсалтай нь 2 сарын 15-ны өдөр буюу Игорийн хувьд амьдралынх нь хамгийн аимшигтай өдөр болж хувирсан. Энэ хэргийн талаар орон нутгийн хэвлэлд мэдээлэлснээр 4 найз уулын хэсэг рүү явж скутер унаж сурахаар төлөвлөсөн байсан. За энэ бол ердөө энгийн байдаг л хүмүүсийн жуулчдын очихдоо хийдэг зүйлсийн нэг ээ. За гэтэл гинэт хар өнгийн Toyota Avanza болон 2 мотоцикл гарч ирээд тэднийг бүсэлж авахар ойртсон. За гэтэл найзуудын нэг Александр гэх залуу юу болж байгааг тухайн цаг мөчид ойлгоод яг бүрэн бүслэлтэнд орохоосоо өмнө зогтож чадсан. Тэр мэдээж бас амьд үлдсэн. Харин Игорийн хувьд бол үгүй. Бусад найзуудынх нь нэг нь Игорийг зам дундаасаа гинэтл зүгээр алга болохыг нь анзаарсан. Александр бол шууд тэр даруйнаа цагдаад мэдгдсэн. Мөрдөгчд тэр хавийн CCTV-ний бичлэгүүдийг нь шалгаад нөгөө хар өнгийн Avanza маркийн машин болон мотоциклтай хүмүүс Игорийг байлыгийн баруун төв хэсэгт байрлах 5 дахь тансаг виллаар авчиж байгаа бичлэгийг нь олдог. Тэр даруй явж очиход бол виллад хүн байгаагүй. Харин Игорийн гэж болохоор гар утаас цүнх бас бус эд зүйлсээс гадна цусны мөр олдсон. Анхнаасаа Игорийг авч явахаар төлөвлөсөн байсан уу эсвэл санаандгүй жуулчдыг онилсон гэмт хэрэг байсан уу гэдгийг мэдхийн тулд цагдаа нар Игор Комаров гэж хэн байсан талаар судалсан. Игор бол Украины Днипро хотоос гаралтай нөлөө бүхий маш өргөн хүрээний холбоо сүлжээтэй хүн болох Сергей Комаровын хүү байсан. Түүний нэр орон нутгийн хэвлэлүүдэд байн гардаг, бизнесийн нөлөө дээд түвшний улс төрчидтэй холбоотой гэдгээрээ олонд танигдсан хүн. Олон мэдээлэл түүний гэмт хэргийн ертөнцтэй холбоотой гэж бичсэн байдаг. Зарим хэвлэлүүд түүнийг мафийн толгойлогч, гэмт хэргийн эзэн гэж нэрлэдэг байсан ч аль бие ёсоор тэр хизээч ямар нэгэн гэмт хэрэгт буруутгагдаж ялш шийтгэл эдэлж байгаагүй. Зогтож чадсан Игорийн найз Александр бол мөн адил Игорийн аавтай ижилхэн ерөнхийдөө бас л нэр нөлөө бүхий гэр бүлээс гаралтай. За тэр хүнийг бол Александр гэдэг юм байна. Ингээд бүх нөхцөл байдлыг бол харуул тухайн өдөр Instagram-ийн постыг хараад хаана явж байгааг нь дагаж утсан байх магадлалтай. Игорийн найз бүсгүй Эва явсан газар бүртээ локейшноо ингэж оруулж тэмдэглээд одоо тухайн мөчтөө юу хийж ийн дараа нь хайчгүй гэд бүр хөл хөтөн төлөвлөгөөгөө ерөнхийдөө пост стори маягаар оруулаад явж исэн юм шиг бэлээ. За ингээд ерөнхийдөө энэ талаар бол аюулгүй байдлын мэргэжилтнүүд 7 жилийн турш тухайн одоо мөчтөө юу хийж байгаагаа хаана байгаагаа нийтлэх нь одоо ямар аюултай байдгийг анхааруулсаар ирсэн. Гэхдээ Игорийн найз бүсгүйн хувьд энэ эрсдлийг тооцоолоогүй байх. Игорийг алга болсноос хойш хэд хоногийн дараа маш аимшигтай бичлэг Телеграмын маш сувагт тархаж эхэлсэн. Игорийг бараг танихын аргагүй болтлон зодчихсон. Нүүр нь хавдаад хөхөрч няцарсан, арьсан дээр нь хатсан, цус хүртэл юм наалтчихсан. Ерөнхийдөө хинч харсан, сэтгэл эмзэлгээр байсан. Тухайн бичлэг дээр хэлэх гэсэн санаа нь ерөнхийдөө ялангуяа түүний эцэгт нь хаягдсан байсан. Игоро камер руу ширтээд 3 минутын турш ярьсан үг бүрээ маш хүний дарамт доор сонгож хэлж байгаа. Эсвэл текст хараад уншаад байгаа юм шиг маш болгоомжилсан өнгө аясаар ярьж исэн. За тэр хэлэхдээ өөрийг нь тэд хүчээр хар тамхи хэрэглүүлсэн. За тухайн бичлэгт Игор өөрт нь учруулсан эрүүдэн шүлтийг тайлбарлахдаа цээж рүү нь олон удаа зогсон, хоёр хөлийг нь хуугалсан гэсэн.
Түүнийг одоо барьцаалсан байгаа хүмүүс Украины гэмт хэргийн байгууллагатай холбоотой бөгөөд эцэг Сергей Комаровыг тэднээс 10 сая доллар зайлсхийсанд буруутгаад энэ одоо хүүг нь хулгайлсан явдал өрөө барагдуулах арга нь гэж тэд нар хэлсэн. Энэ одоо залилангийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Комаров болон Петровскийн гэр бүлүүдийг хуурамч дуудлагын төвүүдтэй холбоотой байж болцсогүй гэсэн батлагдаагүй мэдээллүүд байгаа. За энэ хуурамч дуудлагын төв нь яадаг вэ гэхээр хүмүүс рүү цаар юм уу онлайнаар холбогдоод заллах гэмт хэрэг байгаа. Гэхдээ эндээс удалгүй 2 дахь бичлэг бас интернетээр тархсан. Тухайн бичлэгт Игорь өөрөө Оросын иргэдийг онилсан хуурамч дуудлагын төвүүдийг ажилуулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч буй мэтээр ярьсан. Тэд банкны аюулгүй байдлын ажилтан мэт дүрсгээд хүмүүсийн мөнгийг луурддаг. Тэд нэг төвөөсөө гихтэл одоо сар бүр 15 мянган доллардаг байсан. За энэ бүхнийг нөгөө цугтаад амьд үлдэж чадсан Александрийн аав Александр Нарик Петровскигийн хамгаалалт дор хийдэг байсан гэж дурдсан. Тиймээс Игорь зүгээр нэг эцгийнхээ гэмт хэргийн ертөнцөөс болж одоо энэ аюултай нөхцөл байдалд орсон гимгүү хүү байгаагүй ч гэж магадгүй. За гэхдээ тэр өөрөө энэ бүхний идэвхтэй оролцогч байсан байж болцсогүй гэсэн юм таамаг гарсан. Гэхдээ энэ одоо яриа болвол маш хүчтэй хяналт дарамт хүчирхийллийн дор хийгдсэн бичлэг учраас бүрэн үнэн гэж үзэх боломжгүй. Өөрийн биеийн байдлын талаар Игорь одоо маш төсвөрлөхөд хэцүү байна. Удахгүй шархлуун халдар ороод би үхэж байна гэж маш гонигтай зүйлийг бол ярьсан. Эцэг ихтэй түүнийг одоо барьцаалсан буй хүмүүстэй сөргөлдөхгүй байхыг анхааруулж өөр хүмүүстэй битгий холбогд ямар нэгэн зуучлагч хэрэггүй, хууль сахиулагч хэрэггүй, чимээгүй асуудлыг шийдээд мөнгийн төлөөд өөрийг нь эндээс аваач гэж тэр гуйсан. Би бүх зүйлийг өгнө, би зүгээр л гэртээ харахыг хүсэж байна гэж ярьж исэн. 2 сарын 26-ны өдөр Caravelle Beach орчмын оршин суугчид цагдаа нарыг дуудсан. Тэнд нь явж очиход маш аимшигтай хүний биеийн хэсгүүд олдсон. Толгой, их бие, гар, хөл одоо бүгд нэг хүнийх байна гэж эхний үзлэгээр бол дүгнэгдсэн. Цогцос одоо хэд хоногийн турш тэнд байсан. Маш халуун, чиглэг орчин байсан учраас чигт орчин цогцсын задралыг хурцсгаад нүдээр хараад бараг таних боломжгүй болгочихсон байсан. Гэхдээ мөрдөгчдөд нэг сэжвэр байсан нь бие дээрх шивээсүүд тэдгээр нь энэ шарил Игорьих байж магадгүй гэсэн магадлалыг дэвшүүлсэн. За дараа нь араа, шүд, эгэм, гуй, хавраг, хуруу, шилб гих 6 ясны дээжийг авч шүүх хэмжлэгт шилжүүлсэн. Бүгд XY хоромсоомтой. Өөрөөр хэлбэл энэ нь эрэгтэй хүн гэдгийг нь баталгаажуулсан. Эдгээр дээжийг хар өнгийн одоо Игорийг хулгайлсан Toyota Avanza маркийн машин доторх цус болон Табанан дахь виллагийн цус мөн 2 сарын 26-нд ирсэн Игорийн ээжийн DNA-тэй харьцуулсан. Харьцуулсан шинжилгээгээр эдгээр нь Игорь Комарових байх магадлал 99.99% гэж тогтоогдсон байна. За ингээд өдрийн цагаар скутер унаж яваад хулгайлагдаад хоригдож эрүү шүүлтэнд өртөөд эцэст нь алагдсан. Игорь дөнгөж 28 настай байсан. За одоо энэ бүхнээс бол нэг асуулт гарч ирж байгаа. Энэ хэргийг ямар хүмүүс ямар зорилгоор үйлдсэн бэ гэдэг эрэг дээрээс олдсон шарил Игорьих гэдгийг баталхаас ч өмнө цагдаа нар аль хэдийн нэг чухал сэжвэрийг олсон байсан нь C гэж нэрийг нууцлагдсан эрэгтэйг Вест Нуса Тенера дахь зочид буудлаас баривчилсан. За түүнийг хулгайлах гэмт хэрэгтэй шууд холбоотой гэж биш харин хуурамч паспорт ашиглан тухайн Игорийг хулгайлсан тээврийн хэрэгслүүдийг түрээсэлсэн хэрэгээр баривчилсан. Энэ хэргийн талаар тэр тухайн сэгч итгээд хэлэхдээ Toyota Avanza болон 2 мотоциклийг машин түрээсийн газраас авсан. Гэхдээ өөр хүмүүсийн өмнөөс өөрийнхөө нэрийг ашиглуулж эдгээрийг түрээслүүлэхийн тулд ойролцоогоор $350 тэднээс авсан. Гэхдээ машинуудыг одоо юунд ашиглахыг нь огтхон ч мэдээгүй гэж мэдүүлсэн. Үүнээс хойш удалгүй байлигийн цагдаа нар хайлттай маш өргөн хүрээнд эрчимтэй өргөжүүл RM, BKAS, VN, SMDH гэсэн 6 гадаад сэжигтнийг илрүүлсэн. Тэд бүгд энэ хэрэгтэй холбоотой гэж одоо сэжиглэгдэн эрен сурвалжлах жагсаалтанд орсон. Байлигийн цагдаа нар тэднийг барихын тулд Интерполоор бүр улаан шугамд гаргуулах эрен сурвалжлах хүсэлт тавьж ажиллагааг эхлүүлсэн. Сэжигтнүүдийн дөрөв нь аль хэдийн Индонезийн өөр бүс рүү зогтсон байх магадлалтай. Харин үлдсэн хоёр нь байлид нуугдаж байгаа гэж үзэж байгаа юм байна. Хэргийг бүрч түүхтэй болгосон зүйл нь гэвэл эдгээр сэжигтнүүд Индонез руу олон паспорт ашиглан нэвтэрсэн байж болцшгүй мөн зарим нь 2 бүр 3 өөр нэр өөр иргэншилтэй байсан. Энэ нь мөрдөгчдөд тэдний жинхэнэ хэн болох ямар улсын иргэн болохыг нь тогтооход маш хэцүү байгаа юм байна. Мөн 8 дахь сэжигтэн ил болсон Индонез иргэнийг баривчилсан.
Гэхдээ тэр хулгайлах ажиллагаанд бол шууд оролцоогүй, харин нөгөө машин түрээсэлсэн C гэх нэртэй этгээдэд хуурамч пассворд гаргаж өгсөн хэрэгээр баривчлагдсан байна. Одоо Игорь Комаровын хэрэг одоо хүртэл мөрдөн шалгагдаж байгаа. За хэдийгээр одоо энэ хэргийн талаар янз янзын мэдээлэл гарч байгаа ч гэсэн бүгд яг 100% баталгаатай үнэн биш. Сар гаруй өмнө гарсан хэрэг учраас цаашид бол олон мэдээллүүд бий болох байх. Энэ хэргийн талаар Оросын кибер аюулгүй байдлын шинжээч хэвлэлт өгсөн ярилцлаганда энэ аллага бол Оросын иргэдийг онилсан хуурамч дуудлагын төвүүдийн хяналтыг дахин хуваарлах орлоготой холбоотой гэж магадгүй гэж үзэж байгаагаа дурдсан. Эдгээр үйл ажиллагаа нь Комаров болон Петровскийн гэр бүлтэй холбоотой байж болцшгүй гэж таамаглаж байгаагаа хэлсэн. Мөн онлайн орчинд одоо хүмүүсийн анхаарал Игорийн найз бүсгүй Эвад чиглэсэн. Инфлюенсер хүний хувьд одоо олон нийтийн хараанд байдаг учраас байнга стори пост оруулах нь түүний ажлын нэг хэсэг байсан. За тиймээс олон хүн тухайн цаг дээр яг юу хийж байгаагаа, хаана байгаагаа пост хийж локейшн оруулах нь ямар аюултай мэдэх ёстой байсан гэж Эваг шүүмжилж байгаа. Зарим нь бүр түүний Валентины өдрөөр оруулсан пост нь тохиолдлын мэт харагдаж байгаа ч гэсэн шижигтэй байна. Цагдаа нар Эваг шууд шалгах ёстой гэсэн саналыг хүртэл гаргасан юм байна. За гэхдээ эдгээр мэдээллийн аль нь ч батлагдаагүй учраас Эваг одоо ямар нэгэн буруутай үйлдэлтэй холбосон албан ёсны мэдэгдэл байхгүй. Харин Эва олон нийтэд хариу мэдэгдэл өгсөн. Игорийг алга болсны дараа тэр байлыг аялж явахдаа хамтдаа авахулсан зургуудаа Instagram дээр стори болгоод нийтлээд чамайг заавал үнийг харна гэдэгт итгэлтэй байна гэж бичсэн. Удалгүй тэр өөр нэг бичлэг хуваалцсан нь камерын өмнө бүр сэтгэлээ барьж дийлэхгүй уйлж байгаа одоо бичлэг байсан. Би хүчтэй болсон үедээ иргэн гэсэн утгатай. Олон нийт түүний энэ хэрэгт ямар байр суурьтай байсан ч гэлээ түүний уй гашуу гаднаас нь харахад бол ил харагдчихсан. За ингээд өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.